Сайн бацгаана уу? Сайн та сайн байна уу? Бүгдээрээ өнөөдрийн хичээлээр эрдэнэ боловсролын хичээлийг хамтдаа явуулъя. За бүгдээрээ энэ эрдэнэ хичээлийг эдгээр тэгүүдийг явуулж байна. Хүмүүст сайн өнгөд өгөхөд нэг ажил руу нөгөө ажил руу яа
яар өгөөд явсан. Тэгээд юу тэр ажлууд нь маш хөл. Тэгээд юу охин нь болохоор гэртээс аавдаа захиавал тэр захиан аав нь маш их урам зориг өгсөн. За танаа бодсон. Манай аав охиныгоо архиж яагаад гэвэл охиноо маш их хайртай. За хайртай ч Энэ чинь дээр болохоор нэг аавгаа ирэмжлэг гажин тэгээд аав нь охиндоо маш их хайртай учраас охиноо зовооход нэг ажлаас нөгөө ажил руу хийжээ. Мөнгө олж тэгээд олсон мөнгөөр хүүхдээ сайн сайхныг авч өгч хүүхдээ голдож хүүхдээ баярлуулж байна. за тэгвэл аав ерөөсөө чихээ тэгвэл бидний өнөөдрийн хичээл маань үүнтэй адилхан тийм сэдвийг уншиж ярилцах юм байна. Ямар сэдв байх гэж бодож байна те? Аавын хайр. За аавын хайр гэсэн сэдвээр бүгдээрээ өнөөдөр уншиж ярилцсан. Та ер нь аав ээжийн хайрыг юу гэж ойлгодог вэ? Аав ээжийн хайрыг юу гэж ойлгодог вэ? Маш үнцэнтэй зүйлж байна. Бүгдээ гэсэн сэтгэлтэй байх юм. За үр тэгвэл аав ээжийн хайр гэж хүн яг юу хэлээд байгаа? Бүгдээрээ та нарын хэлж байгаа бүгдээрээ л үнэн тийм ээ. За тэгэхээр бүгдээрээ сурччихаа аавын хайр гэсэн зүйлээ хараад гоцноос аавын хайр гэдэг замуудаа өөрсдөө ойлгоод хараал уушгаар бишээ хүссэн тохиогоо өрнө.
бид нар юуны тухай гарч байгаа бид нар ярилцчих юм даа.
시끄러워서 고쳐하고 그때가 아버지가 저렇게 뒤는 뺐어. 그러나 아우가 소파이 하락들을 아마니 지대를 근데 지대고 말씀드려 내친 낙지를 아 진짜 맛있게 산나가 제들을 지는 시스템가 참 저기 와서 굉장히 소파이가 있으면 내진 타입을 진짜 이제
비는 아까 근데 비 타고 나서 쉬는 공기는 보여요. 운동하는 쪽에서 옛날에 비 아무리 사 비워주세요. 하우스 için tam temsilcisi. Bir inşaatı kadar bütün işi cüretçisi değildi. Kesinlikle. 아우주는 대변은 지금에서 도착합니다. 자, 위치에만 치사해드리는 진짜 오래 있으니까 저렇고 시온에서 쭉 잡고 있어요. 좋습니다. 자, 이제 너도 가는 세가요. Би хамт настайдаа дугуун сурах гэж маш их мэрэж ирсэн. Тэгээд нэг өдөр би хашаанда дугуун сурж байгаа. Тэгээд унаад тэгээд хөлөө шатчлаад маш их урам хугаж ирсэн. Тэгээд аав минь намайг чи чаднаа. Энэс илүү их чи үзэх болно гэж надад урам зориг өгсөн. 자, урам зориг хаддаг аав нь талархал илэрхийлэлээр бүгдээрээ. 부지들어서 되게 우리가 하얗고 오렌지라고 부지했죠. 그래서 엔지가 어떤 데를 들어갔다 어떻게 하는 거 됐어? 그래서 그래서 부지했을 때 그러니까 저도 그러면 상담도 얘기해 딱 제일 부지했죠. 그 친구도 부지했어요. 자, 아무리 가서 урам зориг өгсөн юм. За, сайн бүжигчин болтой гэсэн үг байна. 자, 만약에 남이 ямар бичгтэй те гоё гоё бичгтэй тийм ээ. За, одоо мань бичгтэй. Аа, бичгсэн. Үргэлж тав тийм төлөө байдаг байх юм шүү дээ, тийм ээ. За, тэгвэл тэнд аав нь замаар явж байгааг хараад юу бодсон бэ? Замаар явж байгааг хараад сайн зөв тийм ээ. Сайн дээр юу бодсон? Намууц. За, тэр охиныг өөрөө шиг болохгүй тул авахыг гэсэн гинэ. Та нар санал юм байна уу? Нэг санал болоод тахын өөрөөр бүх саналыг байна. Сайн байна. За, тэгвэл аавыгаа зүгээр гэдгийг сонсоо. Аав энэ дээр яасан мэдээ өгөх вэ? Шинэ өдөр таяа хайхгүйгээр энэ охиныг аварсан тийм үү? Энэ яаж яадаг вэ? Ээжийн тайлбар. Аав удаасаа зүгээр хэсэг гэдгийг тайлбарж өгч байгаа. Үүнийг сонсоод охин юу гэж бодсон юм бэ? Хойгож за. Тааж байгаа. Юунаас аавын явдаг байсан нэг тэр тэгээд би явж байгаа юм шиг байна гэдэг. Явж байгаа юм шиг байна гэж баярлалаа. Аав зүгээр гэдгийг сонсоод охин өөрөө хүлтэй болсон юм шиг баярлсан гэж байна. Үнээр тийм саналыг байна уу? Саналыг. За, энэ хоёр хүнийг таних уу та нар? За, хийгээд хүмүүс ээ. За. энэ сумогийг хараад аваад байгаа. Ийм хүн юм да. Таних уу та нар? Сайн таних байна уу? Дилийг хамаач мэдэхгүй байна уу? За, энэ хүн болохоор Монгол улсын үндэсний бүхий басан аврал даян аврал Мөнх бат гэдэг хүн шүү дээ. Живчдийн мөнх гэдэг хүмүүн. За, түүнээс сумогийг их аврал. Аавгүй хоёр хоёулаа Монгол улсад аавгүй хоёр хөдөлмөрийн баатар юм. Бахархалтай байна уу? Бахархалтай. Аавынхаа өдөр дуурайлаад бас спортод амжилттай яваа хоёр хүн байх юм шиг тийм ээ. За, ингэж энэ хаана аваад унсаж байгаа юм шиг байна. Батлын хавчигсэн зүгшний уур халтайгаар аавгүй хоёр хөдөлмөрийн баатарын тэмдэг аваад аавын хараа хөлөө өсөж байна. Тийм ээ. Тийм. За, тэгвэл одоо бүгдээрээ аавтайгаа багтъя. Та нар аавтайгаа багтах дуртай. Дуртай.
бусад тавтай хэлээд Аавна чинь санагдсан байлаа. Атаатай шүү. Надад шалтгаан гэсэн байлаа. Вау, шатар зааж өгсөн баярлалаа гэж юу? Намайг төрүүлсэн байлаа. Таавар Төрүүлсэн. Энийг зөвхөн бинийтэй том болсон байлаа. таавар ахил таавар гэсэн. Наа тэний туслах хөлсөлөнд автрикийн үүрэг бидний жишг болсон шүү. За тэгвэл бүгдээрээ ингэж аавыгаа вакцин ч одоо хайртай аавдаа зариулаа. Энэ хуцыг чиний хийгээд хайртай аавдаа юу гэж хэлмээр вэ? Тэхээ үгүй.
Аатайтай шөнөс үзгэж өнөжсэн баярлаж өдөөш урам зориг өгч байдаг баярлалаа. Хүн таньдаа маш их баярлалаа шүү. Таны хэлсэн үг болон миний шийдэн сонсогддог юм шүү. Аатайтай хайртай шүү. Намайг үзэж өнөжсөн баярлалаа. Та минь миний амьд болох юм шүү. Аваа хүн дэндээ саргуу хаттай намайг өдөөдөө болох хугацаанд намайг байн гурван зургийн үгээр тэнгэрүүлж байдаг тань баярлдаг шүү. Та энэ дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй аав шүү. Аавда энэ ороогийн хамгийн сайхан үсээ та миний амьд шүү. Юм шүү. Аавда хайртай. Тийм хүн бүхний задаас Аваа та намайг өдөөдөө хүн болсон маш их баярлаж явдаг шүү. Та бас надад урам зориг өгдөг баярлдаг шүү. сайн бичлэгээр хүн бүхний аавдаа гэдэг сэтгэл хэмжээшгүй энэ зөвхөн нэг хэсэг тийм ээ үстэй. За багшин ч гэсэн одоо 68 настай аавтайгаа хамт амьдардаг. Тэгээ аав маань саний өнгөрсөн 2 дахиад зөвхний хаалгаанд ороод маш ихээр өвдсөн. Тэгээ аавгаас ихс суужихтаа багш нь болж ирсэн. Би одоо 38 настай мөртлөө аваа бүр охин чандаа баярлалаа шүү. Баярлалаа шүү гэдээ аавыгаа үнсэж ирээсээ талархаж байгаагүй. Би тэрийг болохоор энэ зургаар аавгаас ихс суужихтаа үнэхээр мэдэрсэн. Тэгэхээр та нар том болоод аавынхаа ачийг хариулна гэхгүйгээр яах вэ? Одооноос л та нар сайн хүн болоод аав ээжийнхаа үгэнд орж байвал тэр ажил нь мөн үү? Аавынхаа сургаалаар сурна. Аавын сургаал юу гэдэг вэ? Ээжийн сургаал? Тэгэхээр аав ээж гэдэг маань үлдэх хэмжээшгүй ачтай хүмүүс. Тэгэхээр одооноос ахуулаад багшгийн өнгөрсөн хаан харамсагаш яах вэ? Одооноос ахуулаад өнөөдрөөс ахуулаад аав ээжигээ баярлуулж тэдэнд байнга талархаж байгаарай заа ёо. За тэгээ бидний өнөөдрийн хичээлийн зорилго ер нь юу байв? Аавчигээ хайрлах сэтгэл. Аавч бүгд гэсэн хайрсаг. Бүгд гэсэн хайрсаг. Өөр юу гэж? Аавда ихтэй бухараа. Аавч хайрлах хүн ихтэй ч Аавч хайрлах. Өөр Өнөөдөр та энийг сэтгэл үнснээр аваараа бахархаж аавынхаа ачийг хариулах юмсан гэж бодож байна. За тэгвэл юу гэж байна? Өнөөдөр хичээлийн зорилго юу байсан бэ? За бид нар монголчууд ардын амын зохиол гэдэг сайхан зүйл байдаг тийм үү? Энэ дотроос зүрэг гэдэг маань маш сургамжтай сайхан байдаг тийм ээ. За та багаараа ярилцж байгаа баг дундаас аавтай холбоотой ямар зүрэг байдаг юм ба? Хоёр зүрэг чинь тийм. За цаас хамт дээр бичээд тэгээд энэ зүргийнхаа аавын бүтээгдэхүүн тайлбарлаад
чи басна. 아와상을 따와 예제상을 낙작이네. 아와상을 따와 사이즈다. 아이가 배한테 되게 모두 잘했어 때문에 자 아우 복귀하는 짓이부터 아우 이거 무슨 일이 여기 한두대 자, 또 이제 막신에 있는 조르고는 이제 선수가 좋으면 힘세가 아는 것 조르고는 배끼 미시대. 그러면 산을 밑으로 어디 밑으로 왼 조르는데 어디 밑으로. 아, 그거 나와 있을 때. 그렇죠? 그래서 밑에 외치한 소가살이었고 좀 이게 되겠다면 그러면 자, 누구든 시비고 스나타는 아비게 아치된 산을 아주 요치지 줬다. 당연히들은 나도 아주 요치지. 아와 진짜 맛있을 것 같아. 다와 들리는. 아빠 되게 맛있을 거예요. 아와 분위기를 쓰면서 아와 다음은 오른쪽으로 오를 위치 붙여볼까? 자, 팀은 목대로 오늘들 앞도 하셔. 한달 차로 할 때 저거 뒤로 좀 쓰러져요. 자, 그 찾는 때. 찾는. 아, 그래서 절대 안 시도 않습니다.